Амьдралын луужин төслийн гарын авлага, амьдралын луужин дэвтэр бол бүтэн жилийн өөрөг тасалжуулах ийм гарын авлага байгаа. За энэ гарын авлагын өнөөдрийн сэдэв бол алсын хараат төлөвлөлт. Энэ бол илүү стратеги. Энэ бол илүү алсын хараатай холбоотой. Энэ бол илүү миний урт хугацааны төлөвлөгөөтэй холбоотой чухал хэсэг. Дэвтрийнхаа дарааллын дагуу бол бидний хийх ёстой хоёр дахь даалгавраа гэсэн. Алсын хараат төлөвлөлт хэсгийг нээх үед та нарын урт календар дэвтрийн зүүн талд нээгдэх ёстой. За энэ урт календарыг хийсэн гол зорилго бол бүтэн 1 жилийг та нар яг нэг нүүрэн дээр те 365 хоногийн 12 сарыг нэг нүүрэн дээрээс хараасаа гэж ингэж зорж хийсэн байгаа. Тийм учраас энэ дээр та нар төлөвлөгөө ихтэй 3 өөр өнгийн балаар 3 төлөвлөгөөнүүдийг бичээсэй гэж хүсэж байгаа. За нэгдүгээрт улаан өнгийн балаар хувийнхаа энэ жилийн ажлуудыг эхлээд бичээрэй. Жишээлбэл их нэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө ч юм эсвэл ганцаараа сууж байгаад миний төрсөн өдөр, миний амралтын сар, миний хөдөө явах цаг ч гэдэг юм уу. Энэ илүү хувийн чухал ажлуудаа бүтэн жилийн хугацаанд байх ёстой хэдэн чухал ажлуудаа эхлээд тавьчаарай. Яагаад вэ гэхээр хэдүүлээ маш завгүй амьдралын хэм маягт ороод бизнесийн хурдтай ийм хариуцлагатай нөхцөл байдал оронгууд бид нар олон төлөвлөгөө хийхэр болгонгууд 7 сард тийг 8 сард ингэ 9 сард ингэ за тэгээд төлөвлөнгүүт цаана нөө гэр бүлийнхаа төлөвлөгөө хэдүүлээ энэ том календар бичээгүй учраас хэдүүлээ давхардуулаад төлөвлөх магадлал эрсдэл байдаг. Дээрээс нь яг ажил ярьжсэн чи яэхүүдийн бид нар гэр бүлээрээ хөдөө явах хэрэгтэй байсан байна. Гэх юм иймэрхүү давхцах энэ эрсдлүүд гардаг. Тийм учраас би амьдралын луужин дэвтрийг хөтлөхдөө 3 өнгийн балыг хэрэглүүл илүү тохиромжтой гэж үздэг. Би хувьдаа тийм учраас улаан өнгөөр эхлээд та нар энэ жилийнхаа чухал гэр бүлийн болон хувийн ажлуудаа төлөвлөж байгаа. Хоёрдугаарт урт календарн дээр цэнхэр балаар ажиллаа төлөвлөөрэй. Окей. Цэнхэр балаар ажиллаа төлөвлөхдөө та нар магадгүй ажил дээр хурал дээр сууж байгаа үед за магадгүй өнөөдөр би 10 дугаар сард амьдарч байгаа бол магадгүй хэдүүлээ дараа жил ч юм уу эсвэл хэдүүлээ эх жилийн 3 4 дугаар сарын ажил ярьж байгаа үед за 3 сард хэдүүлээ том бизнес конференсийг окей гэж ингээл тавихсан чинь улаан балаар нөгөө тэрэн дээр чинь хөдөө явна Мартин 8 ч гэдэг юм тэмдэглэсэн байх юм бол чамд хэрвээ тэрийг төлөвлөсөн байвал илүү ашигтай. Яагаад гэвэл чи харахтаа хурал нөгөө өдөр тогтоог байгаа учраас уучлаарай 3 сарын 10-нд бид нар өөрчилж болох уу? Надад хувийн ажил байна. Гэх мэтлэн хэрвээ хүн урьдчилан хувийн ажлаа төлөвлөсөн бол яг бизнесийн уулзалт, бизнесийн ажил хэрэг ярьцлага дээр цаг товлж явах үед өөрчлөх боломж байдаг. Зөвхөн тэр үед л байдаг. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол дараа нь өөрчлөх маш бүдүүлэг хэрэг болно. Тийм учраас хэдүүлээ цэнхэр балаар дараа нь ажлаа төлөвлөнө. Ажлаа төлөвлөлтөө хэдүүлээ улаантай давхцуулахгүй байхыг анхаараарай. 3 дугаарт ногоон дээр бол хэдүүлээ бусад ажлуудыг төлөвлөе те. За өөр тэмдэглэлт үйл явдлууд, за өөр ажлаас гэр бүлээс гадна гарч ирж байгаа гинтийн ажлууд, олон нийтийн хариуцлагатай ажлууд, сайн дурын ажлууд, их мэтлэн зүйлүүдийг хэдүүлээ ногооноор тэмдэглэе. Окей. За ингээд хэдүүлээ бүтэн 1 жилийн таймлайныг нэг урт календарн дээр харах хэрэгтэй. За энэ бол энэ хэсгийн хамгийн чухал эхний хэсэг. Хоёр дахь хэсэг бол дөрөвдүгээр нүүрэн дээр алсын хараат төлөвлөлт хэсгийн хуудасны дөрөвдүгээр хуудсыг яг календарын хажууд нээх үед танд бүтэн 5 жилийн хураангуулсан календарыг харуулна. Нэг үгээр хэлэх юм бол хэдүүл яг бүрэгчиг харж ин гэсэн үг байхгүй. Бүргэд маш өндөрт нисдэг тийм үү? Имийг томоор хардаг, буцаад наривчилсан нэг жижиг деталь дээр төвлөрөх чадвартай. Энэ гарын авлагын хамгийн сонирхолтой энэ хэсэг бол 5 жилээс 1 жил рүү. Нэг үгээр хэлэх юм бол чи эх 5 жилийг ганцхан нүүрэн дээр хураангуулан тодорхойлох тодорхойлох энэ үйл явцыг өөртөө ингэж үйл явц руу өөрийгөө оруулах нь хамгийн чухал байна. Нэрээ юу вэ? За одоо шил би бид нар 23, 24, 25, 26, 27, 28 он хүртэл магадгүй хэдүүлээ эх 5 жилийг нэг хуудсан дээр харах. Энэ 5 жилийн дотор хамгийн чухал зүйлүүдийг харах хэрэгтэй. За одоо хэдүүлээ дэвтрийн нэг сонирхолтой бүтцийг харъя. Арагш нь эргүүлэх юм бол яг энэ 5 жилийн хураангуулсан календарын ард 12 сарын өөрийгөө дүгнэх хуудас байна. За энэ бол энэ хэсгийн чухал цар бүрийн коучинг буюу дасгалжуулалт гэж нэрлэсэн хамгийн гол зүйл бол хэдүүлээ хурдаа үр дүнгээ хэмжинэ. За 1-р сарыг 5 үзүүлэлтээр хэмжинэ. Сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүл, ажил, мөнгө санхүүгээ 5 чухал хэсгээр хэмжинэ. Дээрээс нь 1 сарын календарын доор 5 асуулт байгаа. Энэ юу илэрхийлж байгаа вэ? 5 жилийн зорилготой хүрэхийн тулд энэ сард зайлшгүй хийх ёстой 5 жижиг зорилго юу байсан бэ? Энэ асуултууд таны толгойг ачааллуулах ёстой. Энэ асуултуудыг асууж хэдүүлээ бодож эхэлнэ. Тийм учраас энэ дэвтрийг хөтлөх нь уулын хэм хэцүү биш, зөвхөн асуултанд л хариулах хэрэгтэй. Окей?
За яг энэ асуулт 12 удаа давтагдана. 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар. За 12 сарын дараа хэдүүлээ бүтэн жилийн дүгнэлтээ энд хийж. За ингээд хэдүүлээ жилийн дараа өөрийнхөө амьдралын 5 чухал хэсэг дээр сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, бизнес, мөнгө санхүүгээ 5 чухал хэсгээр хэдүүлээ бүтэн жилийн дүгнэлт хийн. Дээрээс нь энэ луужингийн зурагтай хэсгээр хэдүүлээ би ирэх 5-6 жилийн хугацаанд хийхийг хүсэж байгаа, хүрхийг хүсэж байгаа тэр зорилго, карьер, бизнесийн зорилгынхоо одоо дагуу тэр чиглэл рүү бид явсан уу үгүй юу гэдгээ бид нар бас хэмжих боломжтой. За ингээд бүтэн жилийн дараа хэдүүлээ дүгнэлт хийн. За энэ хэсэг бол дэвтрийн коучингийн хэсэг буюу өөрийгөө дасгалжуулах, сар болгоны дасгалжуулах, бас алсын хараагаа байнга өөртөө харж сануулж явах хэвээр чухал хэсэг байгаа. За энэ бас нэг одоо зайлшгүй бичих хэвээр нэг чухал хэсэг энэ дэвтэрт байдаг. Энэ бол 5 дахь хуудсанд оруулж гисэн 7 асуулт байна. За энэ асуултыг би товчхон тайлбарлаж өгье. Тэгээд энэ удаагийн одоо хэсэг маань дуусч байна. За энэ асуултыг та нар маш анхааралтай өөрөөсөө асуугаад бичээсэй гэж хүсэж байна. Нэгдүгürt өөрийнхөө авьяасыг тодорхойлоо. Та хэдэн ч настай байсан хамаагүй. Миний урлагийн мэдрэмж, эсвэл миний зурх авьяас, миний бизнестэй хэрхэн хослох вэ гэдэг энэ хослын тухай ярьж байгаа шүү. Тийм учраас та нар энэ хүүхдийн асуулт байна. Энэ жоохон хүүхдүүдийн асуулт. Энийг яагаад би хариулах хэрэгтэй гэж битгий бодоо. Жишээл би одоо 42 настай. Жишээлбэл миний бизнест урлагийн мэдрэмж маш их хэрэгтэй, өндөр шаардлагатай байдаг. Тийм учраас би хүүхд байхдаа хөгжмийн ангид байсан. Би хүүхд байхдаа урлаг дуртай байсан. Энэ мэдрэмж маань миний бизнестэй хослохдоо миний онцлогийг бүрдүүлж өгдөг маш чухал үзүүлэлт байдаг. Тийм учраас би таныг эхлээд өөрийнхөө авьяасыг нэг тодорхойлосоо гэж хүсэж байна. Хоёрдугаарт ер нь би яг нөгөө хэн болох гээд байгаа юм бэ? Тэгээ өөрийгөө тодорхойлох гэдэг чинь хоёр асуулт байна шүү. Нэг нь өнгөрсөн үед би хэн бэ гэдгээ тодорхойлох нэг өөр хэрэг. Би чинь тэдэн оны хүн, тийм газар өссөн, тийм хүүхдийн ээж аавын хүү, тэ? За ийм учраас би ийм хүн болцсон юм байна. Окей. Энэ бол нэг хэсэг. Хоёр дахь чухал асуулт энэ байна. Гэхдээ тэгвэл одоо би хэн болохыг хүсэж байгаа вэ гэдэг нь. Энэ бол өөрийгөө бүтээх процесс буюу өөрийгөө тодорхойлцсон одоо хэн болохоо хүсэж байгаа. Тийм учраас би энэ хэсгээр таныг ичгүүгээр, санаа зовхгүйгээр, бас яарахгүйгээр за үлдсэн амьдралынхаа хугацаанд би хэн болмоор байгаа вэ? Энэ асуултанд хариулаарай гэж. За зөвлөмөр. 3-дугаарт би амьдралдаа ямар түүх үлдээхийг хүсэж байгаа вэ? За магадгүй энэ хүнийг бүтээхийн тулд би нэгэн түүхийг бичих хэрэгтэй болно. Тийм учраас би энэ дээр бас бодох хэрэгтэй. Окей. Би иймэрхүү зүйл хийвэл ийм түүх бичвэл эцэст нь би харамсахгүй юм байна. Би иймэрхүү түүх бүтээчүүл би амьдралаараа бахархах юм байна. Эргүү эсвэл би нэг иймэрхүү түүх бүтээхийн тулд би өнөөдөр зоригтой хөдлөх хэрэгтэй юм байна. Тэрээс биш хүний амьдрал хоёр түүх үлддэг юм байна. Нэг нь санамсартгүйгээр бичигдсэн түүх. Хоёр дахь нь зориудаар бичсэн түүх. Чи өөрийнхөө дунд насыг чи төлөвлөж болно, төсөөлж болно. Чи өөрийнхөө ахмад насыг төсөөлж болно. Чи өөрийнхөө амьдрах газрыг өөрөө төсөөлж болно. Хүний тарих нэг л удаа төсөөлсөн бол ухамсарлахгүйгээр өдөр тутмын гаргаж байгаа шийдвэрт миний төсөөлөл үргэлж нөлөөлж идэг. Тийм учраас та нар энэ асуултуудад үнэхээр нухацтай хандаад зүгээр л асуултанд хариулаарай. 4-дүгürt энэ түүхийг, энэ хүнийг бүтээхэд бол ирэх 5-10 жилийн төлөвлөгөө юу вэ гэж. Би танад өнөөдөр нэг гоё чухал мессеж өгье. Хинч байсан гэсэн цоошин салбарт орсон ч гэсэн 0-оос эхэлсэн ч гэсэн 5 жил тууштай явж чадах юм бол та мэргэжинд хүрэх боломжтой байдаг. Нэг үгээр хэлэх юм бол яг одоо төлөвлөж эхлэх юм бол 5 жилийн дараа энийг бодиттой үр дүнг харах боломжтой гэсэн. Би танад нэг сайн мэдээ хэлье. Хинч хэдэн ч настай байсан гэсэн, ямар шин салбарт орсон гэсэн, 0-оос эхэлсэн байсан ч гэсэн энэ хүн 5 жил тууштай байж чадах юм бол мэргэжлийн түвшинд очих боломжтой. Тийм учраас төлөвлөгөө 5 жилийг алсын хараа гэж хэлдэг. 5 жилээс дээш төлөвлөгөөг төлөвлөлт буюу урт хугацааны төлөвлөгөөг хэлж болдог. Тийм учраас би та нартай амьдралаа 5-аас дээш жилээр төлөвлөөсэй гэж хүсэж байна. Өнөөдөр эхэлсэн төлөвлөгөө чинь 5 жилийн дараа бодиттой үр дүнгийн хэмжих хангалттай бодит хугацаа гэдгийг би өнөөдөр танад дахин сануулъя. Тийм ч учраас яг өмнөх хуудсан дээр нь би танарт 5 жилийн хураангуй календарыг байршуулж өгсөн байна. Энэ дээр та нар өнөөдөр эхэлж байгаа карьераа төлөвлөөрэй. Энэ 7 асуултын 5 дахь асуулт бол би эргэн тойрныхоо хүмүүсээс юуг суралцах вэ гэсэн байна. За хүн өөрийгөө тодорхойлоод зорилгоо тодорхойлсны дараа сурах процессыг эхлэх хэрэгтэй байдаг. Энэ маш чухал дараалал шүү. Эхлээд өөрийгөө за ямар ч байсан англи сурах. За одоо нэг ийм сурах биш. Эхлээд өөрийгөө хэн болохыг, хаана хүрэхийг тодорхойлсны дараа өөрийгөө одоо хөгжүүлж эхлээрэй. За энэ асуултын гол зорилго бол миний эргэн тойронд би надад суралцах боломжтой хүмүүс байна уу гэсэн асуулт байна. Хэрвээ хүн ямар тусалцаа хэрэгтэй байгаа тодорхойлж чадах юм бол бидний эргэн тойронд үргэлж бидэнд туслах хүмүүс байдаг.
Тийм учраас та нар дээд 4 асуултанд хариулсан бол эргэн тойронд тань туслах ёстой хүмүүс байгаа шүү. Энэ хүмүүсийг олоороо энэ дээр нэрийг бичээрэй. Надад энэ хүнээс ийм зүйлийг сурах хэрэгтэй байна. Би энэ найзаасаа энэ зүйлийг сурах хэрэгтэй байна. Энэ хүнээс би нэг ийм зөвлөгөө авъя гэдэг. Энэ хүмүүсийн листийг энэ хэсгээр гаргаарай. Зорилготой хүрэхин тулд танд зөв хүмүүсийн тусалцаа хэрэгтэй. За 6 дугаар асуулт. Миний эргэн тойронд бүх хүмүүсээр дамжуулан одоо өөрийнхөө хүсэж байгаа тэр нөхцөл байдалд зорилгот хүрэхэд туслах хүн хэн бэ гэсэн асуулт байна. Энийг бол би илүү шууд ментор гэж хэлмээр байна. 6 дугаар асуулт. Таныг зорилготой хүрэхэд туслах хүн хэн бэ? Шууд туслах хүн хэн бэ? Танд зөвлөх хүн хэн бэ? Тэр хүнийг хайгаарай. Тэр хүнийг та хайж олоод бодоод энэ дэр бичээрэй. Магадгүй та 3-4 хүний нэр бичээд тэнцээс доор хаяж 2-ыг сонгож аваад энэ хүмүүстэйгээ харилцаа тогтоогоод ирээдүйн 5 жил магадгүй амьдралынхаа карьерийнхаа хамгийн чухал эхэлж байгаа энэ үед тэдгээр хүмүүстэй зөвлөлдөж, ярьж тэр хүмүүстэй хамт байж тухайн асуудлыг шийдэж урагшлаасаа гэж хүсэж байна. Тийм учраас 6 дугаар асуултанд ингэж хариулна. 7 дугаар асуулт. За би энэ зорилготой хүрэхин тулд надад ямар багаж хэрэгсэл хэрэгтэй вэ гэсэн асуулт байна. За энэ дээр ёстой жинхэнэ одоо хэдүүлээ. За би одоо англи хэлээ сайжруулаач гэдэг юм. За би одоо энэ хичээлийг заасараа би илүү ярих чадвараа хөгжүүлэе гэдэг ч юм. Одоо ингэж хэдүүлээ яг луужингийнхаа дагуу зорилгоо тодорхойлсон бол одоо яг түүнд хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг хэдүүлээ өөртөө суулна гэсэн. За энэ асуултыг би 2 хуудсан дээр тавьж өгсөн. Шалтгаан нь нэг нь дэвтэр авангуудаа энэ 7 асуултанд хариулаад бичээрэй. Хоёр дахь нь магадгүй та дэвтрээ хөтлөөд 4-5 сар, магадгүй 6 сар бусны дараачийн 7 асуултыг дахин өөрөөсөө нэг удаа асуугаад өмнөх асуултаагаа хариултаа тулгаад нэг үзээрэй. Заримдаа бид нар луужингаас хазаацсан, заримдаа бид нар ботсон зүйлээсээ өнгөрцөн явж идэг. Бас чиглэл өөрчлөгдсөн байх магадaltaй. Тийм учраас хэдүүлээ жилд 2 удаа энэ 7 асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Окей. За энэ бол алсын хараа төлөлт хэсгийн чухал хэсгүүд байсан. За та нар алсын хараа төлөлт хэсгээ яг сая миний заасны дагуу, яг энэ дарааллын дагуу хэдүүлээ хөтлөх ёстой. Харин сар сарынхаа коучингийг дараачийн хуудсан дээр яаж холбож хөтлөх талаар хэдүүлээ дараагийн видео хичээлээс